Тэгэхээр та Dairote-ыг потенциалд нь тулд ашиглаж хурдан ранк авахыг хүсэж байна уу? Тэгвэл та 100 газраа ирлээ. Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд хэрхэн ашиглах вэгийн өнөөдрийн дугаараар харанхуй ханху Dairote. Тэрээр хэдий Moniane ханху болж төрсөн хэдиж харанхуй бүлгээс түүнийг хулгайлж Тамуз Alice 2 өсгсөн ба тэрээр маш чадварлаг тулаанч гэдэг. Dairote нь ерөнхийдөө burst assassin маягийн fighter бөгөөд тэрээр jungle мөн XP lane-ийн айландж тохиромжтой байж чаддаг. Тэрээр ашиглахад маш амархан хэдий ч маш үр дүнтэй баатар юм. Хурдан jungle дах, пүшлэх, мөн объективуудыг амархан багтаа авах боломжтой өлтгээд. Түүний бийдаан тулалдах, мөн багийнхандаа үзүүлэх utility маш өндөр. Тэгэхээр та энэхүү гайхалтай амархан хэрнээ үр дүнтэй баатраар багаач хэрж митик орохдоо бэлнэ. Тэгвэл танд энэ гайдыг дуустал үзхийг зөвлөж байна. Харин одоо илүү дутуу үггүйгээр бичлэг рүүгээ орцгоё. Юун түрүүнд түүний скиллүүдийг тайлбарлая. Dairote-ийн идэвхтэй чадрыг Wrath of the Abyss буюу харанхуй уур хилэн гэдэг. Гэхдээ Abyss гэж ангал гэсэн утгатай үгийг мэднэ л дээ. Гэхдээ жоохон сонир сонсогдоод харанхуй гэжлээ. За тэрж байгаа. Уг чадвар нь түүний 3 дахь энгийн цохилт бүрийг тойрог хэлбэрийн скилл дайралт болгож хүчрэгжүүлдэг. Энэхүү дайралт нь бага зэрэг амь нөхдөг ба түүний энгийн чадваруудын кулдауныг 1 секундээр багасгадаг. Мөн энгийн цохилт болгон уур хилэн нэмдэг ба энэ нь түүний энгийн чадваруудыг хүчрэгжүүлдэг. Харин түүний 1-р чадварыг Burst Strike буюу тесрэлт цохилт гэдэг. Уг чадварыг ашигласнаар Dairote сонгосон зүгтээ 3 тесрэлт явуулдаг ба энэ нь мэдээж дамиж үзүүлэн дайсныг 25% 1.5 секундын турш удаашруулдаг. Мөн хэрэв тесрэлтүүд нь нэг дайснаа нэгээс илүү онвол дамиж нь буурдаг. Харин энэ чадварын хүчрэгдсэн хувилбар нь илүү хол рейнжтэй ба 5 тесрэлт явуулдаг ба илүү дамиж үзүүлж бас илүү удаашруулдаг. Харин түүний 2-р чадварыг Spectre Step буюу сүнсний алхаа гэдэг. Уг чадвар нь түүний гол mobility буюу хөдөлгөөний чадвар ба энэ чадвар 2 хэсэгтэй. Эхний хэсэг нь сонгосон зүгтээ гулгах ба хэрэв minion биш дайсны нэгж онвол шууд зогсдог. Харин 2-р хэсэг болох Fatal Strike буюу үхлийн цохилт нь сонгосон бас л minion биш дайсны нэгждэр лок хийж гулгадаг. Ингэхдээ тэрээр тодорхой хэмжээний дамиж үзүүлэн дайсны нийт physical defense-ийг 4 секундын турш 50% бууруулдаг. Хүчрэгдсэн үедээ энэ чадварын 2-р хэсгийн рейнж нэмэгдэх ба дайсны defense-ийг 4 секундын турш 75% бууруулдаг. Харин сүүлд түүний ultimate чадварыг Abyssal Strike буюу харанхуй цохилт гэдэг. Уг чадвар нь түүний гол finishing skill буюу дуусгах чадвар юм. Уг чадвар нь түүний хамгийн өндөр дамижтай чадвар бөгөөд damage нь мөн дайсны алдагдсан HP 20% тэнцэх хэмжээний physical damage-ийг нэмэлтээр үзүүлдэг. Ер нь нэг тийм execute чадвар гэж ойлгоход болно. Бага HP-тэй авах тусам их damage үзүүлдэг. Харин одоо түүний чадваруустай танилцсан учраас tips and tricks хэсэг рүү орцгоё. Dairote нь бага зэрэг sustain хийх чадвартай учраас бичлэгийн ихэнд хэлсэнчлэн тэрээр jungle XP-ийн айлн руу ч явах боломжтой байдаг. Юун дөрөнд setup. Уг setup нь attack defense хоёрыг хослуулсан айгүй дайжгүй setup ба энэ setup-ийн spell-ийг солиод jungle-аас XP руу шилжиж болно. Эхний айтмаар дайсны баатруудыг харж байгаад physical damage нь их байвал warrior boots, харин CC болон magic damage нь их байвал tough boots-ыг аваарай. Харин дараагийн айтем бол Blade of the Hephaestus. Уг айтем нь attack айтемудаас хамгийн хямдтай ордог хэдий ч боломжийн үзүүлэлтүүдийг өгдөг. Гэхдээ хамгийн чухал хэсэг нь идэвхтэй чадвар нь ба үүний өгдөг armor penetration юм. Харин 3 дахь айтемаар Hunter Strike. Уг айтем нь бас л armor penetration өгдөг. 4 дахь айтемаар Sea Halberd. Уг айтем нь дайралтын хурд өгөө зогсохгүй anti heal буюу дайсны амь нөхөлтийг бууруулах чадварыг өгдөг. Мөн хамгийн чухал хэсэг болох идэвхтэй чадвар нь өөрөөсөө өндөр HP-тэй баатруудад нэмэлт дамиж үзүүлдэг. Харин сүүлийн 2 айтмаа нөхцөлдөө тааруулан ямар ч defense айтмаар сольж болно. Magic damage их байгаа бол Athena, Radiant, Oracle гэх мэт. Харин physical damage их байгаа бол Blade Armor, Anti-Cuirass, Immortality гэх мэт. Эмблемүүдийн хувьд custom assassin эмблем дээр ингэж тааруулахыг зөвлөж байна. Эхний оролт дээр Rupture буюу нэмэлт penetration. Харин 2 дахь оролт дээр хэрэв XP явж байгаа бол Spell Vamp нэмдэг. Festival of Blood. Эсвэл jungle-д байгаа бол хурдан farm мөн Lord төрөлт авах зорилгоор Seasoned Hunter талантыг авсан ч болно. Сүүлийн оролт дээр Burst Damage нэмэх зорилгоор Lethal Ignition эсвэл амьд гарах магадлалаа нэмэхийг хүсвэл Killing Spree. Battle Spell-ийн хувьд тэрээр Jungle явж байхдаа мэдээж Retribution, харин XP явж байгаа бол өөрийн тоглолтын хэв маягтаа тааруулан Petrify, Vengeance эсвэл Flicker-ыг авах нь тохиромжтой. Энэхүү гайд дээр ерөөдөө Jungle Dairote дээр төвлөрнө. Гэхдээ XP Dairote-д ганц 2 зөвлөгөө өгөхийг бас хичээх болно. Скиллүүдээ 1, 2, 3 гэсэн дараалалаар дүүргэх нь зөвлөө штэ. Тоглоомын ихэнд Jungle-ийн гутлаа аваад скилл нэгэ апдейт хийн хэрэв дайсны Jungle-ыг байцааны тулаан дээр ялж чадах эсвэл багийн ч хүн тусалж байвал эсвэл та дайснаас хурдан Jungle-ийн мангасуудыг алж төрүүлж очиж чадгаар байвал байцаатай талаас эхлээрэй. Хэрэг үгүй гэж үзэж байгаа бол Gold Lane-ийнхаа эсрэг талын бафнаас эхлэн Gold Lane-ыг болвол gank хийхийг бодоорой. Ингэснээр марксмэнээ хөгжүүлэх мөн өөрөө тоглоомын ихэнд хүч багтай байдаг марксмэнүүдийг алж Gold авах боломжтой. Төртөл төрхөөсөө 10 секундын өмнө голын хэсэгт төртлийн чиглэл рүү хөдөлгөөний хурд өгдөг болсон учраас мапны нөгөө талд gank хийсэн ч амжиж очиж чадна. Dairote-ийн gank-ууд нэлээд үр дүнтэй байдаг учраас ер нь тэгээд альч лейнийг gank хийсэн болно дөө. Gank-лахаараа мэдээж 2 дугаар чадвараараа дайсан руу орж нэгээрээ удаашруулан хэд зодоод ултаараа гүйцэх гэсэн ерөнхий комбат.
Мөн хэрв та XP явж Flicker авсан бол Flicker-ээр ультийнхаа тусгалыг өөрчлөх, мөн 2 дугаар чадварынхаа рейнжийг нэмэгдүүлэх гэж ашиглах боломжтой байдаг. Харин Petrify авсан бол үүнийг 2 дугаар чадвартайгаа хослуулан дайсныг локдаун хийх бяцхан комбо хийж бас болдог. Харин jungle-дж байхдаа jungle-аа дуусаад gank-лах үед түүртэл төрөх төгсөн байдаг учраас ретригээ дарахгүй хадгалахыг зөвлөж байна. Хэрв дайсны жангler хурж ирвэл та маш сайн таймингтай ульт болон ретригээрээ төртлөө баттай өөр юм болгох боломжтой. Түүний ульт бараг л execute учраас лорд төртл гэх мэт чухал объектуудыг авахд маш их тус болдог. Дайротын 2 дугаар чадвар түүний ганц хөдөлгөөний чадвар бөгөөд гамтай бодолтойхон шиг ашиглахгүй бол эвгүйхэн нөхцөл байдал дайрот удаан тэсэхтэй. Бусад файтеруудаас арай муу байдаг. Тиймээс багийн тулааны үед файтер гэхээс илүү assassin маягаар тоглох хэрэгтэй. Учир нь тэрээр маш эмзэг ба бүхий л assassin-уудын адил CC болон burst damage гол сул тал нь болдог. Тиймээс хизээ орох, хизээ ухрахаа яг дайрот шиг мэддэг байх хэрэгтэй. Тэрээр баг амтай эсвэл зүхтаж байгаа баатрыг 2 дугаар чадвараараа хөөж гүйцэхтэй маш сайн ба. Түүний авраг талбайтай execute ультч мөн маш их тус болдог. Гэхдээ хэрвээ хэрэгцээтэй гэж үзэж байгаа бол дайсны танк эсвэл танклаг баатрууд гай болоод байгаа бол 2 дугаар чадварынхаа 2 дугаар хэсгээр тэдний арморыг бууруулж багийнхаа physical damage үзүүлдэг баатарт алхахт нь тусламж үзүүлж болно. Тэгээд яг үххийнх нь өмнө үлтээ дараа килийн хутлаад байгаа бол 2 дугаар чадварынхаа 2 дугаар хэсгээр тэдний арм ба түүний авраг талбайтай execute ультч мөн маш их тус болдог. Гэхдээ хэрвээ хэрэгцээтэй гэж үзэж байгаа бол дайсны танк эсвэл танклаг баатрууд гай болоод байгаа бол 2 дугаар чадварынхаа 2 дугаар хэсгээр тэдний арморыг бууруулж багийнхаа physical damage үзүүлдэг баатарт алхахт нь тусламж үзүүлж болно. Тэгээд яг үххийнх нь өмнө үлтээ дараа килийн дайротоор тоглож байхдаа гол анхаарах зүйл нь тоглоомын эхнээс хөгжиж эхлэх юм. Тэгэхгүй бол late game дээр түүний хүч нэлээд ундаг учраас early to mid game power spike тултал нь utilize хийх хэрэгтэй. Боломжтой олдвол багийнхантайгаа пүшлэж лордаа аваад хурдан дуусгахыг хичээж байгаарай. Түүний ганкууд сайн учраас мапа сайн харж аль болох ганклах боломжийг алдахгүй байхыг хичээгээрэй. Гэхдээ тулаан руу эхэлж орохоос үргэлж зайлсхийх хэрэгтэй. Буруу байрлалд байгаа дайсныг шийтгэхэд л хангалттай. Гисэн хэдий ч болгоомж илүүднэ гэж үгүй. Ялангуяа хөгжил сайтай байхдаа бардам зангаа дарж сурах хэрэгтэй. Эсрэгийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.